За сайн байцгаана уу? За өнөөдрийн лайв оюунлаг лайв зөвлөгөө болгонаараа та нартайгаа уулзсандаа таатай байна. За тэгээ энэ 3 сарда би тэгээд одоо хэл сурах шалтгаан гэдэг сэдвийн дагуу лайвда бэлтгэж оруулж байгаа. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Лингорс боловсролын байгууллагын англи хэлний багш Сумья Уригдан орж ирсэн байна. Тэгээд өнөөдрийн лайв маань урилгаар ингээд хүрээд ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Мөн лайвд орсон баярлалаа. За хүмүүс маань орж ирж байгаа хооронд битээр одоо байгууллага танилцуулж Dynamind гэдэг манай байгууллагыг. За тэгэхээр манайх Dynamind хүүхд хөгжлийн академи гэж авдаг. Ерөнхийдөө яг зорилготой, өөртөө итгэлтэй, за тэгээд манлайлагч, оюунлаг тийм хүүхдүүдийг одоо Dynamind шиг гялалцсан одоо тийм хүүхэд болгоно гэж зорж ажилладаг байгаа. За өсвөр насны хүүхдүүд голцоо суралцдаг. За өсвөр насны хүүхдүүд маань яг ямар чиглэлээр сурдаг вэ гэхээр хувь хүний хөгжил тал руугаа за яаж зорилготой болохын зорилгоо хэрхэн тодорхойлох уу тийм ээ. Тэгээ цаг төлөвлөлтөө яаж гаргах уу? За мэрэгжлийг хэрхэн сонгох уу гэд. За муу одоо 2 дугаар шатнд аваад ирэхээр англи хэлийг хэрхэн сурах уу? Одоо ямар хэлийг яаж сурах уу? Тийм гадаад хэлийг сурах шалтгаан нь юу юм? Өөртөө хэрхэн итгэлтэй байх уу? Ярих хэлдэг чадвараа яаж нэмэгдүүлэх үү гэдэг ийм юм хичээлүүд ордог байж байгаа. Тэгээд хүүхдүүдээс маань болоод эцэг эхчүүдээс маш олон одоо танад англи хэл байдгүй хэлний сургалт хэрэгтэй байна гэж санал хүсэлт ирдэг. За энэний хүрээнд манайх одоо Лингорс боловсролын байгууллагатайгаа хамтарч ажиллахаар өнөөдөр санамж бичгээ зураад бид хэд ингээ хамтарч ажиллахаарсандаа маш их баяртай байна. За тэгээ өөрийгөө танилцуулаад байгууллага танилцуулах гэсэн юм аа. Сайн байцгаана уу? Орой минь. Өнөөдрийн лайваар маань гадаад хэл суралцах одоо зорилгоо яаж тодорхойлох шалтгаан нь юу байж болохлаа мэдээлэл өгөхөөр мөн байгууллагаа төлөөлөн цэхэн номын сангийн талаар товчхон мэдээлэл өгөхөөр оролцож байна. Мөс мэ гэдэг англи багш мэргэжилтэй онлайнаар сүүлийн 2 жил англи хэл зааж байгаа. За онлайн болон танхимд суралцахын давуу сул талын талаар ч мөн ярилцах болох юм тийм. За манайх тэгээ өсвөр насны хүүхдүүдэд одоо хувь хүний хөгжлийн сургалтаас гадна одоо бага насны хүүхдүүдэд бас kids гэх хөтөлбөр явуулдаг. Одоо бусдыг хүүхдүүд чинь ингээд нөгөө бусдыг ойлгох чадвар дутуу тий. Одоо ингээд уншснаа ойлгоод хүнд ярих бас чадвар дутуу байдаг. Тэгэхээр одоо бага насны хүүхдүүдийг яаж тэрэнд одоо тэр чадварыг суулгах вэ гэдэг талаар ажилладаг. Үлгэрийн цаг гэдэг бас хөтөлбөр байдаг. Монгол хэлний хөтөлбөр бас байдаг. Одоо гадаадд байгаа мөртлөөсөө монгол хэлээ сурч чадаагүй, монгол хэлээ сурахыг хүсдэг, Монголд байгаа ч гэсэн тийм, Монголд байгаа ч гэсэн хүүхдүүд маань хоцрогдолд орчихсон тийм хүүхдүүдийг бид бас ингээ онлайнаар сургадаг байж байгаа. Гадаадаас бол маш олон орноос одоо холбогдож бас нэлээд их хүүхдүүд өнгөрсөн жил сурсан. Тэгэхээр гадаадд байгаа мөртлөөсөө үнэхээр ингээ хэлээ орхигдуулаад байгаагүй тийм. Ингээл төрсөн наснаас нь эхлээл англиар ч юм уу эсвэл гадаадаар одоо хятад байгаа хятадаар ирээ солонгосоор явж байгаа. Гэтэл нөгөөдөг чи их хэлээ мэдэхгүй байна гэдэг бол маш хэцүү тийм. Тэгэхээр тэр хэлийг суралцахад бид нараас тусалдаг байж байгаа. Ийм сургалтуудаас ордог. За тэгэхээр англи хэл гэдэг маш чухал байдаг. Ерөнхийдөө яг хэлний мэдлэг гэдэг хүн маш чухал байдаг учраас одоо танахаас хамгийн сонирхолтой аргаар тийм хялбар яаж суралцах аргууд гэдэг вэ? Бас сонирхолтой тийм. За тэгэхээр та хүүхдтэй англи хэлийг хялбархан мөн эртнээс сургая гэж одоо эцэг болгон бодож байгаа баг. Аав ээж бүгдээрээ хүсэж байгаа. Тэгэхээр их хотын амьдралын хэмнэлт тохируулаад зам гаргаж хүүхдтэй хэлийг сургая гэх юм хамгийн энгийн шийдэл нь хамтдаа унших байх нэ. Тухайн хэлээр нь унших байх. Тэгэхээр дараагийн асуулт нь яагаад унших вэ гэсэн асуулт гараад ирж байна. Үнэхээр асуултын наваа хариулж байгаа ч гэсэн ер нь яагаад унших юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Бидний хувьд мэдээллийг ихэнхдээ Facebook, сошиалоос олж авдаг. Тэг тоглоомдоо мэдээллийг уншиж байдаг. Заавал унших гэдэг бол номтой холбоотой байх. Одоо хоцрогдсон шүү дээ орчин үеийн. Тэгэхээр сошиал медиа дээр зарцуулж байгаа тэр их мэдээллийн урсгалыг яг сошиал биш ном уншиж өгч болно гэсэн. Номыг одоо device буюу интернет ордог төхөөрөмжлөөр уншиж болдог байгаа. Тэгэхээр хүүхдтэйгээ хамт та өдөрт 2-5 минут зарцуулаад 20-50 биш бүр 2-5
дээр бичсэн хүүхдийн уран зохиол эсвэл гадаад хэл дээр буюу англи хэл дээр бичсэн хүүхдийн богинохон түүхийг хамтдаа уншаад сонсдог хувилбарыг нь сонсож өөрөө ч англи хэлээ сайжруулад хүүхдтэй ч цаг зарцуулаад давхар хүүхдийнхээ англи хэл сурах анхны одоо суурийг энгийнээр аав ээжтэйгээ өнгөрүүлсэн нандин өгч болох боломж байна гэсэн. Тэгэхээр гоё юм тий хамтдаа ном уншаад нэг сумаар өчнөө олон одоо нэг энгийн үйлдэл шиг боловч яг 2-5 минут зарцуулж байгаа мэт боловч хүүхдтэйгээ цагийг өнгөрөөж хүүхдтэйгээ хамтлах нөгөө гэр бүлийн гоё бас уур амьсгалыг бий болгох нь тэгээ хамт хүүхдийнхаа мэдгүйг мэдүүлэх гэж байхдаа өөрөө ч гэсэн мэдүүлэх боломж шүү дээ тий тэгээ хамт уншина тэгээд гоё юм байна. тийм бахан шүү дээ. Би ч гэсэн бас их сонирхлоо. Өөрөө би бас өсвөр насны 2 хүүхэдтэй. Тэд нартай болоод цэцэрлэгийн насны хүүхдээс сурах боломжтой юм шүү дээ. За тэгээд яг хаа танай энэ номуудыг ингээд харж байхдаа анх дөнгөж сурж байгаа хүүхдүүдэд бас тест авч ирсэн тий. Тэр арга надад их гоё байсан. Тэр аргаас их болцсон. За хүүхдүүдийн хувьд болохоор анх дөнгөж уншиж эхэлж байгаа тохиолдолд ерөөсөө хязгаарч англи хэл өмнө заалгаж байгаа хүүхдүүдийн хувьд бол тест заавал өгөх шаардлагагүй. Харин та өсвөр насны 2 хүүхэдтэй сонирхож ингээд тестийн арга таалагдлаа гэж байгаа дээр өсвөр насныхны хувьд видео бий. Видео тоглоом бол зүгээр л амьдралынхын стайлыг маяг болчиход байгаа шүү дээ. Хүн болгоны хувьд заавал өсвөр насны юм биш. Тэгвэл видео гейм тоглодог хүүхдүүдэд цахим номын сан болох xreading.com гэдэг одоо ярих гэдэг байгаа цахим номын сангийн аль төвшнгөөс нь одоо ямар хэлний төвшнгөөс нь англи ямар өөртөө хүнд хэцүүгээ тохируулаад номоо уншихын гэхээс өмнө өсвөр насны хүүхдүүд тухайн тестийг бөглөхөд тестийнх нь агуулга болох өгүүлбэр нь хажуунаас өсөж гарч ирдэг. Одоо ингээд тогтцсон цаасан дээр байгаа зүйлийг дугуйлдаг multiple choice гэж бид нэр ярьдаг сонголтын тест гэдэг. Тийм биш. Урсаж гарч ирж байгаа тестийн дунд хаягдсан үгийг нөхөж бичдэг, нөхөж сонголтоо хийдэг учраас унших хурд хариу үйлдэл уншаад ойлгосноо буцаагаад шийдэл гаргах тэр үйлдэлийн хурдын шалгалтаар онцлог байна. Тэгэхээр алхам 1 хүүхдийнхээ унших хурдын шалгах нь унших хурдын шалгасны үндсэндээ тухайн хүүхэд цахим номын сан болох xreading.com дээр одоо хаанаас эхэлж унших вэ гэдэг төвшин гараад ирнэ. Тогтоодоо тэгээд тухайн хүүхэд маань өдөрт 2-5 минут, дээдл нь 20-30 минут зарцуулаад өөрийгөө яг тохирсон төвшөндөө англиар унших дадлага хийснээрээ мөн сонсох дадлага хийснээрээ ойлгох чадвар хөгжүүлнэ. За тэгэхээр манайх нөгөө өсвөр насны хүүхдүүдийг сургадаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маань бас англи сурах маш их зорилго хүсэл тэмүүлэлтэй байдаг юм лээ. Одоо манайхад ингээ хүүхдүүдэд зорилго цаг төлөвлөлтийн хичээл байгаа тий. За чи ямар зорилготой юм гэхээр мэдээж холын зорилгууд нь тим ажилтаа болоо тэгнэ ингээд айгүй хурдан ярилцдаг. Тэгвэл ойрын зорилгод баг хүүхэд бүрт англи сурах гэж гарч ирдэг байна. Хэл сурах, солонгос хэл сурах, англи сурах гэж гарч ирж байгаа. Тэгэхээр одоо гадаад хэлч одоо хүүхдүүд ингээд хэл сурах гад зорилго тавиад байдаг. Тэгээд бид нар болохоор ингээд за өдөрт хэдэн үг хийжлэх юм. Хэдэн үг хийжлж одоо юу гэдэг өдөр бүр чи 2 яг миний хувьд хүүхдүүдэд заахта за чи тэгвэл зорилгынхаа нэг хэсэгт орвол тийм ээ англи сурахтаа ядаж чи өдөрт одоо өдөр бүр заавал ингээд тэрэндээ тодорхой хэмжээний цаг зарцуулж 10 минут байдаг ч юм уу тий 20 минут байдаг ч юм уу өдөр бүрийн дараа ер нь ингээд аливаа юмыг өдөр бүр хийснээр хэрэгжих нь ингээд баг багаар алхмаар өөртөө хэрэгжих нь илүү үр дүнтэй байдаг гэдэг шүү дээ. Яг тэр шиг л тэгж аргачлалын задаг байхгүй юу. Гэхдээ унш гэж бол хэлдэггүй ингээд 2 өгсрөх юм уу чи яг хэдэн өгсрөх юм гэдэг байхгүй юу. Тэгтэл хүүхд уншснаар илүү одоо харааны хурд, тархины хурд ойлгох чадвар гэдэг ч юм уу бүгд ингэ нөлөөлөх юм шүү дээ. Бодох тий тухайн хэлээр бодох. За тэгээд одоо хүүхдүүдэд бас нэг ийм зүйл байдаг. Одоо хүүхдүүд гэлтгүй том хүмүүст ч гэсэн байгаа байхгүй. Би одоо англи хэл сурч гэдэг ч юм уу, солонгос хэл сурч гэдэг юм ингээ гадаад хэл сурах гад ирэхлээрээ айдас гэдэг шүү дээ. За би одоо ингээ хүмүүсийн дэргэд ч юм уу эсвэл ангийнхныхаа дэргэд буруу хэлчихвэл яана гэл тий. Одоо би яг дөнгөж ингээ орс хэл багт мэддэг байсан байхгүй. Тэгээд оюутан болоо 1-р курст орсон чи орс хэл заагаад тэгэл манай бүрээд өгшөө самбар дээр нэг хэцүү гэж бүтцгэдэг бичсэн байна. За хүүхдэд энийг уншаадах гэсэн би аяга мэдлэгтэй чадвартай ч унших юм. Лицоо гэж уншсан байхгүй амар чангаад тэгсэн чи хүүхдүүд нэр хэтлэн нэлтэл тэгсэн чи тэр нөгөө ударын хаан авахгүй гэж орс үг дээр өргөжлөө тий өргөжт тий лицоо гэж уншмаа би лицоо гэж уншиж байгаа байхгүй. Тэрнээсээ болоо шоолж ирсэн.
тэрний ч айдас байд юм. Одоо харин би ингээд нөө хэл орчлог бүтлгүүд тийм. Тэгээ дараа нь ингээд яриад байдаг ч гэсэн нөө хүмүүс асуу би буруу хэлчихвэ гэдэг айдас. Яг энэ шиг хүүхдүүдэд том хүмүүс бас айдас зөндөөд шүү дээ. Тэгэхээр энэ айдасыг яаж давж тоглох вэ? Айдас гэхээр зорилгын айдаснасаа давж гарсан байвал бас өөр хэрэгтэй. Шаардлага зорилго шиг бас яагаад сурч байгаа юм гэдэг зорилго шаардлага. Мэйл бичиж сурахгүй бол одоо ажлаасаа босгох гэдэг юм гэвэл яах вэ? Хүмүүс бол мэйл бичиж сурахын тулд олон юм бодохгүй шүү дээ. Өөр бие даа магадгүй эсвэл хүмүүс асуу эсвэл туршлага судлана тий. Тэгэнгүүт хүүхдүүдийн хувьд болохоор хүүхдүүдийн хувьд шүү дээ. Бас ер нь хийх сонсгочтой. Тэгэхээр миний хувьд ингэж бодож байна. Зөв багш хүний хувьд биш минь одоо хувь хүний хэлж ишнэр би сурлаа гэж бодъё. Герман хэл, Франц хэл, яалыг сурлаа гэж бодъё. Эсвэл зөв. Тэгэнгүүт надад хамгийн түрүүнд айдас гэхээс илүү хооны насны онцлог бас байх нь шүү. Таны хувьд болохоор чинь дөнгөж орс хэл үзчихсэн магадгүй 5 дугаар ангитэй. Тэгэнгүүт хүүхдүүд нэр хэдлийн нээлттэйгээс дөнгөж хэлсэн. Бүр тийм шинэ нэгийг үсээ нэр хэрэгтэй шүү дээ. Reputation хэрэгтэй. Тэгэнгүүт өөр нөхцөл байдалд өөр зүйл айдас нь төрөл байх юм шүү дээ. Товчхон хариулъя гэх юм бол ердөө тухайн хүний зорилго айдасаа давж гарсан байгаа тохиолдолд яг хэрвээ айдас яг одоо танд байгаа бол гадаадд сууж байгаа одоо онлайн үзэж байгаа уншигч, бичигч тий ажлыг ямар ч скил чадвараар сурцсан байж болно. Яриа төрлөөс сурцсан ирнэ бичиж үзэх юмсан гэж бодож байгаа ч хүмүүс үзчихэж бодлоо юм аа. Тэгэхээр айдас нь зорилгоосоо багал байх хэрэгтэй байна. Зорилго нь илүү хүчтэй байх юм бол хүмүүс айдасаа барьсаад байх юм тий. Тийм яг насны онцлог гэдэг чинь одоо бага залуу одоо оюутан бай, сурагч бай хүүхдүүд яг хичиж байгаа. Одоо би бол хичихгүй шин. Энэ юу гэсэн үг юм гэдэг нэг буруу уншсан ч гэсэн хичихгүй. Яагаад гэвэл би тэрийг хэлж ийж одоо нөгөө хичихгүйгээр ингээ хэлэлцгүйгээр асуух хүн ингээ жижиг юм шиг болооч ингээ мэдхгүй юм асуухаас бас ч юм байдаг шүү дээ. За нэг асууж би баг даамлах удааш болох гэдэг тий гэж бодоод байдаг. Гэтэл тэрийг асуугаа мэдчих юм бол илүү нэг ажлыг хөнгөвчлж хэлбэрчлээд байдаг шүү. Тэрийг бас бодож байна. Тийм тэгэхээр би яг одоо бидний наснд бол ингээ ойлгож байгаа. Тэгэхэд хүүхдүүд маань яг нөгөө нэг ичдэг дээрээ айдаг дээрээ байгаад байгаа. Тэгэхээр айдаг болох зорилго нь том байх юм шиг тийм. Насныхны хувьд болохоор яаж болох вэ гэж бодъё л да. Би бас асуултанд одоо know it all хүмүүс шалгах, бүгдийг мэдэх хүн шалгах. Айдас ингээд хэл суралцахад өөрөөр бодохоор зорилго нь даваа тал байх нь. Сүүл насныхны хувьд зорилго нь даваа тал байсан ч гэсэн тухайн хүүхдийг хараад болох шүү дээ. Introvert байж болно дотгошоо тийм. Шинэ анги шилжиж дөнгөж очсон гэж болно. Шинэ орчин тасах гэж оролдож байгаа. Нэр хүндээ хамгаалах хэрэгтэй байгаа тийм. Тэр тохиолдолд өдөр болгоны ингээл одоо айдсыг даван туулах нэг зүйл нь өдөр болгоны энгийн чаддаг зүйлээ одоо хүмүүс уншиж сурдаг хүмүүс байна. Чимээг өнөдөрөг үлгэж уншаад ямарваа нэг ойлгож сурдаг. Хэлийг сонсоод сурчдаг хүмүүс байна. Сонссоор байгаа. Одоо дуртай зөвлөх мэдээгээ сонссоор байгаа. BBC яриад сонссоор байгаа. За бичиж өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалдаг хүмүүс бас байна. Өдрийн тэмдэглэл бичдэг өсвөр насныхан маш их байна. Тэгэхээр зөвлөх юм бол хэл сурсан хүний хувьд багшийн хувьд биш хэл сурсан хүний хувьд зөвлөх юм бол өөрийнхөө сурах онцлогоо тодорхойлох нь тийм. Би сонсоход дуртай байна уу? Сонсох надад дэвтэх юм байна уу? Уушгих дэвтэх юм байна уу? Бичих үнэхээр миний эрхчлөлөө илрүүлж байна тийм үү? Сэтгэл эрхчлөлөө, илэрхийлэх эрхчлөлөө илрүүлж байна уу? Тэрийг анзаараад бүгдийг туршиж үзэх нь шүү дээ тийм. Сонсох нь, уушгих нь, бичих нь, ярих нь эрхчлөлөө эдэлж агаад сонголтоо хийгээд stick to that method буюу яг тэр аргаараас суралцах. Тэгэхээр айдас байхгүй бол яг өөртөө итгэлтэй байгаа чадвар дээрээ суурилж байгаа учраас айдас байхгүй бол тийм байна тийм. Одоо ном уншихад хүртэл зарим хүн зүгээр шууд уншаад ойлгодог бол зарим нь уншаад тэндээсээ тэмдэглэл хийгээд тэрийг дахиж уншиж байгаа. Тэр нь илүү өөрийнхөө баттай, өөртөө итгэлтэй байх. Өөртөө итгэлтэй тийм илүү сурахад хэлбэр болох нэ тийм. За айдас ангиж тарах нь шүү манайхаа. За тэгээд ерөнхийдөө яг одоо танах чинь бүр онлайн гэсэн үг шүү дээ. Тийм сургалтын хувьд онлайнаар намаа уншуулад эцэг их хүүхд суралцагчтай харьцаад явуулна гэсэн үг. Тэгэхээр манайх ч гэсэн онлайнаар одоо ажиллаад жил гарсан болсон. Энэ хугацаанд яг энэ хувь хүний хөгжил чиглэлээр одоо 500 гаруй хүүхд сургацсан. Зөвхөн яг өмнө амрахаа ярьж байгаа одоо нэмээд бас нэмэгдсэн 600 гаруй 700 орчим хүүхд сургацсан байж байгаа.
Тэгэхээр яг онлайнаар сурахад хүүхдүүд ямар байдаг вэ? Нэг хэсэг бол яг карантинд орсон байсан учраас онлайнаас өөр сурахаас өөр аргагүй. Бид нар бүр онлайн хийж чаддаг гэсэн бол онлайнаар бүр супер сурсан шүү дээ. Хүүхэд том хүн ингээ бүгд гоё сурч ирсэн. Тэгвэл онлайны давуу тал нь юу вэ? Танаа дээр яг одоо ингээ ямар гоё онлайнаар сураад үр дүн гаргасан тийм зүйлүүд байна уу? За манай компанийн хувьд болохоор боловсролын байгууллага гэдээ ойлгож болно. Lingers гэж нэртэй байгаа. Lingers гэдэг нь олон хэлтэн гэсэн утгатай үг. Linguist буюу олон polyglot гэж хэлдэг те олон хэлтэй хүмүүс. Тэгэхээр зорилго нь хүмүүсийн лайфстайлд нь зориулаад амьдралын хөвшил гэж яддаг. Хит маяг гэхээр томдоод байдаг. Амьдралын хөвшилтэнд тохируулж хийж сурахад тусалдаг цахим номын сангийн албан ёсны хамтрагч партнер байгууллага байна. Тэгэхээр цахим номын сан гэж яриад байгаа зүйл маань хийж сурж байгаа хүмүүс зориулсан уран зохиол болон хүний үржлийн төвшин бүртэн тохирсон номоор үйлчилдэг цахим платформыг Монгол дахь албан ёсны партнер байх нь шүү дээ. Тэгэхээр цахим номын сан руу ороход ID пассворд хэрэгтэй болдог. Facebook шиг. Тэгэхээр ID пассвортыг та аваад өөрийнхөө төвшөнд уншаад тэгээд нөгөө түрүүний ярьсан айцаа дарах дөрвөн чадвар дээр төвлөрч байгаа. Хэлхээлийн туршиж үзэж байгаа. Унших тань тохироод, сонсох тань тохироод, сэтгэл зүй одоо тэр номоос турсан сэтгэлдээ бичих хүсэх юм бол яг цахим номоос хандаж болох. За цахимаар сурахын давуу тал нь төвчрөхгүй. Цаг зав тийм. Төвчрөхгүй. Хүссэн цагтаа сурж уншиж болно. Номоос 24 цаг нээлттэй цахим учраас. За хүссэн үедээ сонсож болно. Автобусны дотор явж байгаа донслоо дотор мухаараад байдаг шүү дээ. Унших гэхээр утас шахах гэхээр дотор мухаараад байх үе байна. Motion sickness буюу дотор мухаард хүмүүс байдаг шүү дээ. Нийт юм байна. Эсвэл маш завгүй хүүхдтэй пол хийж өгч болж ийн ээжүүд маань тэр үед сонсдог номоо сонсож болно цахим ном. Тэгэхээр цахим сургалт буюу цахим номын сангийн үйлчилгээний давуу тал нь нэгдүгээр та төвшнгөө тодорхойлоод хүссэн төвшнгөөс уншиж дэвшилж болж байна. Сонсож дэвшилж болж байна. Хүмүүс сэтгэлдээ бичээд тухайн сэтгэлдээ ямар бүтцтэй бичсэн бэ гэдэг тусгай зөвлөгөө авч болж байна. Манай багш нараас англи багш. Тэгээд давхар манай community center буюу уншигчдын hotspot гэж ярьдагтэй. Уншигчдын очиж уншсан зүйл сонссон номоо очиод ярьдаг, бичдэг, мөн тестэнд бэлдэх, practice хийдэг төв нэгдэж байгаа community center буюу олон нийтийн төв гэдээ ойлгочих болно. Уншигчдын төв гэсэн нэгдэж байгаа. Тэгэхээр яг тэнд ч одоо уншаад хоорондоо ойлголцоо ярилцаад ярьж байгаа юм. Тэгэхээр яг нөгөө ингээд багшаа ингээд ярьж байгааг сонсоод суугаад хүмүүс сурахгүй ойлгоод байдаг санагдаад байдیں۔ Багш л яриад байдаг. Нөгөө хэл сургахдаа practice хийх цаг маш бага байдаг шүү дээ. Тэгэж олоолаа сууж байгаа учраас хүн болгондоо тулж ажиллаж чаддаг. Тэгэхээр яг сахим сургалтын давуу тал нь нөгөө идэхгүй скил чадвар болох унших сонсгоо цахимаар хийждэг. Тэгээд бичиж ярихдаа харьцахад ангид ирэхэд цаг илүү хэмндэг, илүү хурцтай байдаг. Тийм тэгээ яг онлайн сургалт чинь бас биднэрт зөндөл гоё цаг зав бий болгоод байгаа юм тийм. Яг тэгээд одоо заавал тэдэн цагт нэг сургалтаа шүү гэл тэгэхээр тэр цагт яваад хотын төвчрөл ямар бэлээ тий. Тэгэл очиод суугаал буцах тий. За дээрээс нь яг нөгөө хөөхтүүд манд гэжсэн байхгүй. Танхимын сургалт даваа суултал гэдэг онлайн сургалтын даваа суултал гэх өөрсдөө яг өөрхөн манай нэг презентацийн хэлдэг гэсэн. Тэгсэн чинь тэрэн дээр танхимын сургалтын суултал гэсэн чинь мөнгө их өргөддөг. Мөнгө их өргөддөг. Тэгээд одоо нөгөө хэдий хамт олонтойгоо суугаад гоё байдаг ч гэсэн нэг талаар бас багш нар ингээл онлайнаар юу яхахаар одоо юу гэдгийг танхимаар орлоор тий яг ингээл өөртөө асуугаал юм хүн ярихаар тэр нь бас ингээд нэг талаар хэцүү байдаг юм. Тэгэхээр яагаад гэдгсэн чинь онлайнаар ярилцахаар илүү биднэрт хялбар байдаг юм. Тэр болохоор өсвөр насны хүүхдийн юу байгаа хгүй юу? Характер гэсэн тий. Яагаад тэр өсвөр насны хүүхд чинь яг нэг тийм нэг төлөвшгөөл явж байгаа хүүхд гэдэг чинь тий. Өөрийгөө олох гээд явж байгаа. Тэгэхээр тэр хүүхэд бас давуу талаа өөртөө л гаргаж байгаа сэтгэл нь ахгүй тий. Тэгээ би бодохдоо онлайн сургалт бол бас зөндөө гоё давуу талтай шүү дээ. Бид нар чинь нэг дор бөөнөрөө сууж агаад ярилцах бүгэн боломжтой нэг ингэдэг хүнд тий. Ярилцахтай орчиндөө байхдаа илүү өөр илэрхийлэх гэж маш тандаа байдаг гэдэг юм билээ. Тэгэхээр илүү илэрхийлж чадах. Илэрхийлэх чадвар нь сайн байдаг. За тэгээд үзэгчид маань ерөнхийдөө одоо Lingers байгууллага яриад байна. За англи хэл сургадаг юм байна.
тэр тусмаа нөгөө хялбар аргаар сурах юм л уншуулж тий хүүхдүүдийн болоод одоо суралцагчтай уншуулж сонсгож тэрний хүрээнд ингээд сургадаг юм байна гэдэг ерөнхий байрлалаа. Тэгэхээр танай байгууллагыг бас сонирхож байгаа. Тэгэхээр танай байгууллагын яг үйл ажиллагааны ямар хизээс эхэлж байгаа вэ? Одоо хэдэн жилийн туршлагатай юм тий өөрийнхөө үйл ажиллагааны талаар жаа ярилцгаа. Анх 2018 оны 6 сард нэгдэж байсан. За ингээд цахим номын сан болох xreading.com гэж xreading буюу extensive reading гэсэн үгний товчлолтой. Тэр маань нөгөө хэл сурдаг хүмүүс зориулсан дөнгөж хэл сураад тогтмол байдлыг ингээд зуршил үүсгэмээр санагдаад бас нэг уншдаг хүмүүс бас даваа талтай. Уншихыг хүссэн хүмүүс зориулаад хэл сурж байгаа хүмүүс зориулсан ойлгоход хэлбэрхэн номнуудыг нэг дорбог хүмүүсийн цахим номын сангийн аль биесний партнер байгууллага байгаа. Тэгээд давуу тал нь болохоор хүмүүсийг цахимаар суралцах, биеэ дааж гадаад хэлийг сурч болдог гэдгийг одоо бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд бол анх 4 жилийн өмнө нэгдсэн. Одоо 4 жил болох гэж юм. 104 жилийн өмнө болох нь. Тэгээд нэг сул тал байдаг шүү дээ. Хэл сурахад хүмүүс хэдэн жил сурсан гэвэл 11 жил гэдэг. Өмнөдөө 11 жил сураагүй л байдаг. 11 жилийн өмнө анх үсгээ үтсэн. Тэгээд завсарт нь яг үсрээд 2 сар баг сурсан ч байх жишээ идэвхтэй дээ. Гэтэ 11 жилдээ яг нэг чанартай хийдэг. Тэгэхээр цагийн жал үйлдэл хийсэн хэрэггүй. Тэгэхээр үйлдэл хийхэд уриалахын тулд манай компани зүгээс, манай байгууллагын зүгээс компани ажиллахаар сони тий. Манай байгууллагын зүгээс унших марафоныг анх 19 оны 9 сарын 25-нд анх зарлж байлаа. За энэхүү марафон ба яг л хотын гүйлтийн марафон шиг хотын марафон гоё шүү дээ. 5 сард гоё гэгээлэг үе болдог тий. Тэгэнгүүт хотын марафон шиг та 5 км-гүйгээр медаль авахгүй ч гэсэн тэр марафонд оролцсон гэсэн сертификат авдаг. Яг л та 5 км өссөн бий болтолтой. Зорилготой хүрсэн учраас тэрэн шиг цахим номын сан дээр ном уншаад та 60,000 үг 3-7 хоногийн турш уншина гэсэн зорилготой хүрчих юм бол бид нар урамшуулаад танд төрөл бүрийн онлайн сургалтын эрхүүдийг бэлгэлдэг. Одоо манай зүгээс зохион байгуулдаг мөн сертификат авдаг. Тэгэхээр гүйдгүү гэдэг нэг өгөл болсон марафон дээр нэг настай төрөгч орж ирж байсан байхгүй бүртгэл дээр танах гүйн гэсэн хаанаас бүх юм бэ? Яг тэр нөгөө хатуу чанга хийхгүй л хараад байсан үе. Тэгээ бид нар инбоксоор тийм пэйж инбоксоор тийм мессеж ирэхэд бүр боо юм инээд болж байсан. Тэгж ойлгохоор гэж марафон reader гэдэг бичсэн англиар, ард нь марафон гэж бичсэн. Тэнгүүд хүмүүс reader гэдэг чинь нөгөө англид байдаг бас нэг газрын нэр. Дөнгөө гэдэг шиг. Тэнгүүд бодсон юм шиг байна. За гүйдэг хүн өөрөө бүтүүлбэр юм. Тэгэл бүх юм ингэ бодсон. Тэгэхээр зуршил үүсгэх зорилготой унших соёлоор дамжуулж лайфстайл унших соёл маань тийм үү? Амьдралын маань. Тэгэхээр тэрнээр дамжуулж гадаад хэлийг хүмүүс бие дааж сураасай гэсэн юм хамт олон тийм. Гэхдээ гоё юм байна. Марафон ч тийм. Яг нэг талаар өөртөө чийллийн зарлаа тэр одоо манай өсвөр насны хүүхдүүд маань тийм манай дайн майндын суралцагчд маань бас тэр марафонд оролцож болох юм шүү дээ. Одоо та нар маань бас хувь хүний хөгжил талаасаа тийм зорилго цаг төлөвлөлтөд тодорхойлоод мэрэгжил сонголтоо хийгээ явж байгаа. Дээр нэмээд бид нар гадаад хэл сурах шалтгаан гэдэг хичээлүүдэд ороод явж байгаа. Тэгвэл тэр марафонд бас хэд хэдүүлээ оролцоод тийм ээ. Тэгээд өөрсдөө сольж үзэх гэдэг бас гоё. Тэрний ард гацсан байх бүр гоё. Тэгээд заавал нөгөө хүндээс эхлэх албагүй шүү дээ. Заавал 30,000 үг би унших ёстой гэж явж байгаа 3,000 үг уншаад тэр окей би чадсан шүү гэдэг мэдрэмжээ аваад за дараа нь юу тийм 6,000 руу ороод ингээд явбал илүү хүүхдүүдэд урам бид нар чинь нэг чадсан юмас мэтэ цаа яваад байна шүү дээ. Тэгэхээр тийх бахаа гэж бодож байна. За тэгээ ерөнхийдөө өнөөдрийн битэрийн лайв цаг маань ингээд дуусч байна. Тэгэхээр лайв өндөрлөхөөс өмнө одоо өөрийн чинь зүгээс хэлэх зүйл юу байна вэ? Одоо үзэгчдээ суралцагчтай хандаад тийм ээ. Одоо англи хэл сурахад ямар байдаг гэдэг ч юм уу өөр чинь ингээд хэлэх зүйл юу вэ? Хүн болгон завгүй орж ирэхгүй хүүхэд завгүй болсон. Аав ээжүүд зөндөө хүүхдүүдийнхээ хөгжил анхаарч байна тийм хөгжлийн төвөдөд явуулж байна. Community center буюу хөгжлийн төвөдөд маш их явуулдаг. Тэгэхээр хэрвээ та хүүхдэд цаг зарцуулж амжихгүй байгаа даа гэд гимшиж явбал дотроо хүүхдтэйгээ цаг зарцуулаад уншаад үзээрэй, сонсоод үзээрэй, сонсдог номыг сонсоод үзээрэй. Тэгээд тэр номныхаа талаар энгийн монгол хэлээрээ их хэлээрээ ярилцаад үзээрэй. Тэгвэл хүүхдийнхээ ертөнцийг олж харах болно л гэж.
За баярлалаа. Тэгэхээр одоо тэр унших дадлыг суулга уншаач гэдэг мөртлөөс ээж аваад бас уцаа барай суугаад байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө хүүхдүүдээ бити ус оролдуулж ээгээ суугаад байдаг. Тэгвэл өөрөө яг тэр оролдож байгаа утсаа хоошин тавиад номоо хамт уншаад хүүхдтэйгээ оролцоод ингээд явах юм бол бид нар хүүхдтэй харилцаа ингээд багасаад байгаа байхгүй. Одоо ингээд хүүхд ирээд ийм асуухаар ихэнх эцэг эхчүүд завгаан байж чи дараа асууж. Уг нь яг тэр өвчтөн бид нар тодорхой хэмжээр анхаарал хандуулаад нэг хэдхэн өгүүлбэр харилцчихад тэр хүүхдэд бөөн кайф баггүй тий. Тэгтэл завгаан гэж явлаа өө ээж дандаа гэдгийг яа дандаа гэдэг нэг удаа хоёр удаа асуу хүүхд нөгөө цуцах нэг талаараа тийм заад магадгүй хаан байж тий чиний хүн болчихно. Тийм тэгээд нөгөө хүүхэд маань яг ингээд төлөвшөж байгаа насн дээр ярилцсан гэж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдээ сайн сонсож байгаагаа тэгээ хамтдаа бас энэ ном унших зүйлийг бий болгоод хэлэндээ бас ингээд хамтдаа анхаарч болох нь шүү дээ тийм ээ. За маш баярлалаа. Санаандгүй байдлаар анхаарах нь шүү дээ. Тийм яг энэ санаандгүй байдлаар хамтаа суралцсангаа хүүхдэд цаг гаргаж болох нэ. За ингээ өнөөдрийн маань оюулаг лайв зөвлөгөө маань дуусч байна. Тэгээд та нартай маш их баярлалаа. Баяртай. За баяртай.